За нийгмийг эмчлэх шимчнэр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би яагаад ингэж хэлдэг вэ гэхээр ер нь бол ингэж хэлэх дуртай. Одоо эмч хүн бол хүнийг өвчнийг нь ангаадаг, эмчилдэг тийм ээ ийм байдаг бол нийгмийн ажилтан бол хүний одоо сэтгэл зүйг, дотоод сэтгэлийг, хандлагыг бас өөрчилдөг, тийм оюун бодлыг өөрчилдөг ийм эмч байдаг. Тийм учраас би нийгмийн ажилтан бол нийгмийн эмч юмаа гэж хэлэх дуртай байдаг. Тэгэхээр энэ чинь өнөөдөр нийгмийг эмчилгээр өөрчлөлтийг авчирхаар бас энэ үйл хэрэгт зүтгэж суралцж яваа оюутан залуучууд за энэ үйл хэрэгт бас Монгол улсад нийгмийн ажилтныг хөгжүүлэх энэ одоо эрхэм хүндтэй чухал үйл хэрэгт бас 30 жил тийм ээ хүчин зүтгэж байгаа багш нар мундаг одоо доктор профессорууд эрдэмтэн судлаачид бас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ. За миний яг нийгмийн ажилтан мэргэжлэр одоо ажлын гараагаа эхэлсэн яг аль бие усны төрийн захиргааны байгууллага, төрийн үйлчлэгээний байгууллагт ажилласан жил бол 2012 он. За энэс өмнө бол би өөрөө нийгмийн одоо идэх санаачлаг өндөртэй нийгмийн ухааны хичээл одоо эрх зүйн хичээл тэгээд энэ хичээлүүдэд илүү их дур сонирхолтой хүүхэд байсан. Тэгэхээр 10 жилийн сурагч байхаас л одоо сурагчдын зөвлөлийн дарга гэл элдэг үйл хэрэгт сурагчдыг манлайж оролцоод их сургуульд эсэж ороод бас л муу ялгаагүй юм оюутнуудынхаа өмнө л бас байж идэг. Оюутны зөвлөлийн дараагаар ингээд 4 жил суралцах хугацаанд 4 жил ажилласан. Тэгээд ийм нийгмийн одоо идэх санаачлагтай энэ маань бас намайг нийгмийн ажилтан болох энэ одоо сонирхлыг илүү их өдөөж өгсөн. Тэгээд шинжлэх ухааны технологийн сургуулийн хүмүүнлэгийн сургуульд 2001 онд эсэж ороод тэгээд нийгмийн ажилтан мэргэжлийг эзэмшсэндээ одоо хүртэл одоо баярлаж бахархаж явдаг. За ажлын гараа маань 2012 оноос Төв аймгийн Политехникийн коллежийн нийгмийн ажилтан мэргэжилтээр одоо орон тооны яг аль бие усны нийгмийн ажилтан мэргэжилтээр хүн авна гэдэг энэ мэдээллийн дагуу хошиж сонгон шалралтанд ороод ингээд тэнцээд орсон. За миний өмнө бол соёл урлагийн ажилтан буюу дуучин хүн Политехникийн коллежийн нийгмийн ажилтныг хийж ирсэн. За ер нь бол орон нутагт ингээд харахаар соёлын төвээр эрхлэгч юм уу те эсвэл одоо соёлын төвийн эрхлэгчийг нийгмийн ажилтан хийгээд байдаг. За гутлаа ерөнхий улс орны сургууль болон мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвийн нийгмийн ажилтныг болохоор соёл урлагийн ажилтан хийгээд байдаг те нэг юм утгагүй тогтолцоо байгаад байдаг гэсэн. Тэгээ хардсангуй одоо өөрчлөгдөж байна. Тэгээ тэр үеэс эхлээд бас яг ерөнхий улс орны сургуулиуд дээр за мөн одоо энэ салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан гэдэг хүн зайлшгүй байх шаардлагатай юм байна гэдгийг одоо нийгэм даяараа харж эхэлсэн. За тэгээ энэс эхлээд одоо хойш өөрчлөгдөж явсан. Гэхдээ орон нутгийн хөгжил ба нийгмийн ажилтан гэхээр бас төдийлөн одоо ч гэсэн яг энэ нийгмийн ажилтан гэдэг орон тоон дээр ажиллах ёстой хүмүүс нь хангагдаж өгөхгүй юм асуудлууд бол байгаа. Жишээлбэл түрүүний одоо манай элбэгчнэрийн ярьж байгаа зүйлүүд дээр гарч ийн те улсын хэмжээнд 800 гаруй одоо нийгмийн ажилтан хүүхэд хамгаалалт, гэр бүл хүүхэд хамгааллын ажилтан гэдэг оронтой бий болж байна. Аймгийн төвийн суманд одоо багт нэг энэ нийгмийн ажилтан за мөн одоо сумдуудад нийгмийн бодлогын мэргэжилтэнтэйгээ хамтраад хүүхэд эрүүлийн ажилтан гэдэг энэ оронтой бий болсон. Мөн ялгаагүй одоо манай Төв аймагт ч гэсэн 27 сумд одоо хүртэл энэ орон тоонд хөгдөг байгаа. 5-6 суман дээр нийгмийн ажилтан гэдэг хүн байхгүй учраас одоо ажиллах хүн ирэхгүй байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлага нь өөрөө байна уу гэхээр байгаа. Энэ ч одоо нийгмийн ажилтнаар суралцж байгаа маш олон оюутнууд тэнцээ очиод орон нутагтаа ажиллах боломж нэ орон тоо нь бол хангалттай байгаа гэдгийг бас энэ ташинд хэлмээр байна. За ингээд би нөгөө ер нь бол орон нутагт ч хаач ингээд удирдах албан тушаалтан нийгмийн ажилтан гэдэг хүний талаарх мэдлэг ойлголт одоо бага байдаг учраас тэр орон тоон дээр нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн үнэ хөгждөггүй байдаг асуудал байгаа гэдэг. Тэгээ энэний эсрэг ер нь бол бас шат чаданд дуулга хүргээд л явдаг байсан. За тэгээд тэгсний үндсэн дээр магадгүй одоо юу гэдэг шат чадандаа нийгмийн ажилтнууд бид нар нийгмийн ажилтан гэдэг хүн яг энэ нийгмийг өөрчлөхөд энэ гэр бүлийн асуудлыг, хүүхдийн асуудлыг өөрчлөхөд нэн тэргуунд чухал шаардлагатай хүн юм а гэдгийг олон талаас нь хэлсний үндсэн дээр өнөөдөр бас энэ бодлого тодорхой хэмжээнд өөрчлөлт ороод мэргэжлийн нийгмийн ажилтан зайлшгүй орон нутагт болон суманд багт хүртэй байх шаардлагатай байна гэдгийг олж харсан баг тийм энэ шийдвэр гаргахчид. За ингээд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бий болж байна. За би дараа нь тэгээд 5 жил Политехникийн коллежийн нийгмийн ажилт, нийгмийн түвшлийн асуудал хариуцсан мэргэжилтээр ажиллаж байгаад 17 оноос яг Төв аймгийн 100 сумын баруун сумууд багийн засаг дарга
гэдэг энэ албан тушаалд одоо сонгогдож ингээ 2 удаа удирч ажилласан. За мөн л ялгаагүй нийгмийн ажил хийгээд байсан. Тэ уулын тэнцээ хэн нийгмийн ажил хийх ёстой вэ гэхээр багийн засаг дарга биш нийгмийн ажилтан нийгмийн ажил хийх ёстой байхгүй юу? Тэгэхэд за яг магадгүй би өөрөө нийгмийн ажилтан учраас энэ асуудал руу одоо ороход надад бол хэлбэр. Тэгэхэд бусад нөгөө 97 багтаа Төв аймаг. 97 багийн бараг 94-5 нь мэргэжлийн одоо нийгмийн ажилтан байдгүй өөр мэргэжлийн эсвэл одоо огт мэргэжил боловсрол эзэмшээгүй юм хүмүүс байд. Тэгсэнчлэн хүний нийгэм сэтгэл зүйн асуудал, гэр бүлийн асуудалтай энэ хүмүүс ажиллаад байдаг тийм. Тэгэхээр нөгөө орон нутагт байгаа тэр хүүхдийн эрхийн зөрчлүүд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлуудыг хэн яаж шийдэх вэ гэдэг нь орхигдсон асуудал болчихсон. Тэр одоо ядаж сумандаа нэг нийгмийн ажилтнтай боллоо. Тэр энэ бол бас талхууштай баяртай хэрэг болж байна. Тэгэхээр бид нар цаашдаа анхан шатанд ажиллаж байгаа нэгжүүд дээр баг хорооны одоо засаг дарга за хорооных бол яг хуу нийгмийн ажилтан гэдэг яг албан ёсны орон тооны статус байгаа учраас энэ ажлыг бол хийгээ явуулдаг. Гэтэл нөгөө өөр статустай, багийн статустай, тэгээ сумын статустай газар дээр чинь зөвхөн багийн засаг дарга бүх ажлыг хийдэг. Өөр тэн дээр туслах одоо зохион байгуулагч байд юм уу, тэгээ хэсгийн ахлагч гэдэг юм уу, ийм орон тооны хүмүүс байдаг учраас хэдэн мянган хүнтэй багийн засаг дарга ганцаараа тулаад ажиллаад байдаг. Тэр хүний ажлын ачаал дийлэх үү, нэгдүгээр дийлэхгүй. Хоёрдугаар тэр хүн яг мэргэжлийн зүгээс тэр гэр бүлүүдэд тулгамдаад байгаа тэр хөдөө орон нутагт байгаа зөрчилтэй гэр бүлүүдийн асуудлуудыг за тэр хүүхдүүдийн эрсдлээс урсан сэргийлэх асуудал дээр тэд нар яаж хандах вэ гэдэг ойлгомжтой бүрхэг байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар зайлшгүй орон нутагт одоо хөгжихийн хэрээр тийм ээ орон нутагт бол мэргэжлийн нийгмийн ажилтан гэдэг хүн шатн зайлшгүй хэрэгтэй байгаамаа. Ингэж бид нар энэ нийгмийн энэ том асуудлуудыг тийм ээ энэ стресс бухимдлыг, гэр бүл саллтыг, хүүхэд өнчрөлтийг, за энэ хүүхдийн төлөвшөл хүмүүжлийн асуудлууд тийм тэгээд эрсдэлтэй гэр бүлд байгаа хүүхдүүдийг хэрхэн яаж хамгаалах ингээд энийг чинь мэргэжлийн хүн бодлогоор хийх ёстой байдал нөгөө нэг юу ч мэдэхгүй хүн очоод тийм загнадаг, замдардаг, доромжилдог ийм хандлагаар ажилладаг байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар яалтчгүй энэ анхан шатанд болон дунд шатанд юунд суманд багт бол мэргэжлийн нийгмийн ажилтан гэдэг хүн зайлшгүй хэрэгтэй юм а гэдэг ингээ хараад. За одоо ингээд 8 жил багийн засаг даргаар ажиллаад 2024 оноос эхлээд аймгийн засаг даргын зөвлөх, орон тооны зөвлөх, тэгээ нийгмийн салбарын асуудлаа хариуцж байгаа. Нийгмийн салбар гэдэг чинь өөрөө маш өргөн үрээтэй асуудал те. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, за ингээд гэр бүл хүүхдийн байгууллагын асуудал гэдэг бүх энэ өдөр тутамд одоо хүүхэдтэй гэр бүлтэй ажилдаг, харьцдаг ийм салбарыг хариуцж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бас очиж ажиллаж байгаагийн хувьд ч ихсэн энийг яг мэргэжлийн түвшинд хийх ёстой нийгмийн асуудлыг те хүүхдийн ямар ч урлагийн спортын тэмцээн уралдаан байсан ч хүүхдийн эрх гэдэг юм нэгдүгээр байх ёстой. Хүүхэд хамгаалах гэдэг зүйл нэгдүгээр байх ёстой гэдэг юмыг би өөрөө шаардаад нөгөө доод шатныхаа хүмүүстэй шаардлага тавиад ирэхээр ер нь бол тэгж ажиллах ёстой юм байна гэх те нөгөө зөрчлүүд гэдэг юм чинь аанда буурах ийм бодолтой хандлагатай болно. За одоо дээрээс нь бас энэ нийгмийн ажилтны эрхцэн байдлын тухай хууль ингээд энэ хуулийн төсөл бас яригдаа шинжлэхдээ ингээд энэ шатантай явж байна. Энэ бас сайшаалтай хэрэг. Тэр энэ дээр бид нар яг одоо өнөөгийн нийгмийн ажилтнуудад тулгамдаад байгаа асуудал, нийгмийн ажилтнууд өөрсдөө хэрхэн яаж өөрсдийгөө эрслээс урьсан сэргийлэх юм те. Өөрийнхөө тэр нөгөө зорилттой үеийн хүмүүстэй тэр улаан шугам дээр очиод ажиллачаад дараа нь яаж өөрийгөө тэр стрессээс, депрессээс хэрхэн яаж хамгаалах юм, гэр бүлдээ яаж тэрийг гарахгүй байхыг тэр асуудлуудаа гэх мэтчлэн ингээд нийгмийн ажилт нь бол өөрийгөө ядаж энэ хамгаалах эрхцэн байдлын зохицуулт бол нийт төрөмөд хэрэгтэй байдаг. Бид нар чи ерөөсөө өдрийн уул нь бол 8 цаг ажиллах хэрэгтэй байдал. Тэгэхээр чи нийгмийн ажилтнууд хагас бүтэн сайнгүй өдөр шөнөгүй ажилладаг тохиолдол ч гэсэн байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар яаж хөлжүүлэх юм? Нийгмийн ажилтны өөрсдийн тэр нөгөө нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх юм? Цалин мөнгө нь ямар байх юм те? За нэг кейс дээр ажиллаа, нэг гэр бүлтэй ажиллаа, илүү цагаар ажиллахад урамшуулал нь ямар байх юм гээд энэ бүх зүйлийг жижиг гэлтгүүрээс орхихгүйгээр тусаж өгөх ёстой. Тэгжээж бид нөгөө нийгмийн ажилтан гэдэг мэргэжлээр ажиллах хүмүүсийн дур сонирхлыг илүү их болгоно.
Дээрээс нь хууль эрх зүйн орчныг сайжруулснараа энэ хүмүүс өөрсдөө давхар хамгаалагдана. За тэгээд том зургаар харах юм бол энэ нийгмийн стресс бухимдал тийм ээ энэ нийгэмд үүсэж байгаа сөрөг зүйлүүд өдөр болгон бидний амьдралд тулгуудаг энэ асуудлууд ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо шийдвэрлэхэд бодлогын хувьд, хуулийн хувьд эрх зүйн орчин бүрдэх юм бол өөрчлөгдөд явах эерэг зүйл бий болох ийм боломжтой гэж байна. За тэгээ нийгмийн ажилтнууд оюутнуудтай бий хэлэхэд нийгмийн ажилтны хүн бол ингээд тал талын бас мэдлэгтэй чадвартай ийм хүмүүс байдаг. Маш их тийм нарийн мэдрэмж шаардсан мэргэжил учраас эндээ эзэн байх хэрэгтэй. Өөрийнхөө хувь хүний карьерийн хувьд ч гэсэн өсөж дэвжих ямар боломж байна те. Тэрэн дээр хүртлээ яаж ажиллахын гэдэг чинь та бүгдийн бас өөрсдийн идэвх чармаалт санаачлагаас маш их хамаардаг ийм сайхан мэргэжил шүү гэдгийг бас энд байгаа оюутнуудтай ялангуяа онцолж хэлье. Тэгээд мэргэжилдээ үнэнч байгаараа, эзэн байгаараа тэгээд тодорхой хэмжээний өөрчлөлтийг авчрахын төлөө аль чатанд очиж ажилласан өөрийнхөө төр мэдчих чадах зүйлийг өрн гүйцэд яг сэтгэл зүрхээрээ зориулдаг байгаараа гэдгийг бас уриалж хэлмээр байна. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.